Амар оцгоно уу. За бид хоёр Дубай хотоос мэдчилж байна. За бид хоёр ирээд бараг 7 хончлоо. Тэгээд нутгийн угуул хүмүүс болон за инфлюенсерүүд энэ тэндээс ирж байгаа хүмүүс гэд маш олон хүмүүстэй бас монголчуудтай уулзаж утсан. Тэгээд энэ улсын ер нь одоо хөгжлийнх нь нууц юу юм бэ гэдгийг сонирхоод тэгээ мэдсэн сурсан зүйлсээ бас та нартайгаа гоё хуваалцаад явъя гэж бодлоо. Яагаад тэгэхээр манай улстай их төстэй байна. Байгалийн баялаг дээр түвшиглээд ингээ хөгжил нь явж байгаа учраас бид нар бас эндээс их сурах зүйл ихтэй юм байна гэж харагдлаа. Тэгээ яг ихэж эрэхтэй бол бодж исэн зүйл маань эднийх ч нөгөө газрын тостой. Тэрийг ирээд энэ улсын төсвөө бүрдүүлэх юм ойлгож хэлсэн л дээ. Тэгэхээр аль хүмүүс ер нь тэгж боддог шүү дээ. Гэсэн чинь өнөөдөр гэдгсэн чинь энэ Эмират улсын төсвийг 1% газрын тосоос. Тэгээ энийг бас сонирхолтой санагдаад ер нь энэ улсын энэ хурцтай хөгжлийн нууц нь юу байна гэж үзсэн чинь улс маань энэ Эмират улсыг байгуулагдаад ерөөсөй 55 жил болж байна шүү дээ. Хамгийн сонир. Тэгээ одоо энэ дэлхийн бараг эдийн засаг энэ хүн ам цуглуулдаг энэ гайхагтад Дубайг хот нь манай Монгол улс 90 он зах зээл орж байгаа байгуулагчийн хот байна. Тэгээ энэ ч ямар учиртайг үзсэн чинь 1971 онд улсаа яг тусаар улсууд зарлаа. Тухайн үедээ яг тэр төр байжсэн хаан тэр өдөрлгүүд нь манай энэ байгалийн баялаг шавхах юм а гэдгийг анзаарсан байна. Тийм учраас яг байгаа үед нь одборж байгаа үед нь энэ дээрээ сурлаад эргэлтийн цаашаа улс орны хөгжлийн хөрөнгө үүсгэх зүйл байна гэсэн. Энэ ухаалаг шийдвэр гаргачих чинь. Тэгээд тэр нь юун дээр орсон бэ гэхээр эдний газар нутагч өөрөөсөө тэр чигээр цүл юм. Яг тэр газар дээрээ цүл газар дээрээ үл хөдлөх үе энэ одоо энэ гайхтаад байгаа баашингуудаа барих энэ ажил хийгдсэн байна. Ерөөсөө том хотуудыг үүсгээд яг одоогийн байдлаар эдийн засгийн орлогын 25% нь энэ үл хөдлөх хөрөнгөөс орж ирдэг гэж байна. 15% нь аялал жуулчлалаас орж ирдэг гэж байна. Тэгэхээр 1% гээд нөгөө газрын тос бидний бодоод байгалийн баялаг нь маш бага хувийг эзэлж байгаа байхгүй. Тэрийгээ гол нь маш сайн хурдан одоо зөв юмдаа эргэлдүүлээд нөгөө талдаа бас яг эдний уцсынх нь онцлог, шашных нь онцлог байна. Ямар ч авилгал байдаггүй гэж байна. Ерөөсөө мөнгө нь 100% яг улстай зарцуулагдаад байдаг. Онцлогтой юм байна. Тэгээ Равенгийн хүнтэй уулзч байхдаа тэр айхтар болж байна. Энэ авилгал гэдэг юм чи яадаг вэ гэхээр нийгмийн сайн сайхан зориулах ёстой хөрөнгийг хитгэн хуугаа ичгээд ямар ч улс хөгжихгүй гэж. Хаантай байна уу, ерөнхийлөгчтэй, ерөнхий сайд ерөөс хамаагүй шүү. Тэгэхээр ерөөс улс орон хөгжих хамгийн чухал юм чинь авилгал гэж байхгүй. Ёсгүй. Нэгдүгürt тийм. Тэгээ хоёрдугаарт нь хүмүүсийнх нь одоо өдөр тутмын дадлаг гэдэг энэ шашинтайгаа холбоотойгоор яаж ч битэрийг харж чаддаг юм. Зүгээр наацхан харахад юм тарган мөнгө байхгүй. Тэгэхээр энийг ингээ аваад үзэхээр ямар өчтэй байна гэхээр чинь нөгөө шашинтайгаа холбоотойгоор юм хөвшт нь их зүгээр. Одоо наацх дэлгүүрт арх зарддаг юм. Тамхины хэрэглээ гэж юм аа. Тэгээ дээр нь айгүй гэр үлсэх хүмүүс. Яг манай хаан шиг хаас айгүй хүүхдүүдэд агуулсан хэрэгтэй төрчихсөн ингээ тэр үлээр явж байгаа. Тэр нь айгүй биднэрт их ойрох юм. Тэгээ сүү цагаан эдэний уламжсан соёлт гэсэн. Энэ нэг битээр нөө эрүүл амьдралын юутай харьцуулаад үзэх яач юм эрүүл амьдарч байгаа үдсэн шалтгаан байна. Тэгээд та нартай бас битээр дэлгүүр орохоор үнийн танилцуулъя. Яг үнийн гэхэд дэлгүүрийн барааны үнэ нь манай Монголын бас хямд байна. Хамаагүй хямд сүү цагаан эдэний үнэ. Тэгэхээр энд чинь ингээд эдийн засгийн хөгжилтөө хэрнээ үнэ нь бас хямд байна гэдэг чинь энд амьдарч байгаа хүмүүст их таатай орчинд бас бүрдүүлсэн байгаа байхгүй юу тий. Мөн боловсролын системийн дэлхийн одоо нөгөө нэг юм стандартын сургуулиудыг маш их наашаа татж байгаа юм байна. Тэгээд одоо ялангуяа сүүлийн үед ийм контент бүтээдэг одоо энэ улсыг гоёор харуулах тийм хүмүүсийг бүр бодлогоор ингээд наашаага уурж татаад маш олон зүйлийг ингээд нээлттэй олгоод татвараас нь чөлөөлж өгөөд тийм бодлого их баримталж байгаа маань. Ер нь бодлого нь 10 жилээр гард юм байна. 2030 2040 гээд. Тэгээ 2040 он хүртэлх тэр бодлогыг харж байхад ерөөсөө эндээсээ ингэж гаждаггүй улс төрн нөө солигдно гэж юм байхгүй. Бодлогоор л явдаг. 2040 он гэхэд одоогийн энэ бүтээсэн байгаа хотуудаасаа бараг 10 дахин их том хотууд үл хөдлөх хөрөнгүүдийг барихаар төлөвлөгөө гарсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нөгөө улсын засгийн газар нь өөрөө ингээ батан даачдаг болохоор тэнд ерөөсөө одоо баригдахгүй байхгүй, давбарч байх гэсэн тийм аюул байдгүй юм байна л та. Тэгээд энэ том одоо байшингуудаас гадны хөрөнгө оруулагч хүмүүс ирээд ингээс бараг галах шиг зарагддаг ч шиг байл булаацтай авчдаг. Чөтөр битээр үл хөдлөхийн төв дээр очиж үзсэн. Бид битүү хавдаг шиг. Тэр хоорондоо ярилцаад Азийн орнууд хятад их байна. Барууных их байна. Энд чинь орж ирд дээрээс авчдаг. Тэгээд энэ үйл хөдлөлийг авч байгаа бол яадаг вэ гэхээр улсын зохицуулалттай нөх хүүхдүүд дөнгөж төрж байгаа хүүхдүүд энэчээс орцоо хүчтэй. Тийм байна. Одоо яг энэ улсын өөрийнх нь одоо тий Арабын нэгдсэн Эмират улсын хүмүүс нь одоо хүүхд болгон төрөхтөө
ингээд энэ улсынхаа одоо энэ баригж байгаа хөрөнгө бүх зүйлсээс хувьцаа эзэмшээ явчихдаг. Тэгээд тэрнээсээ ингээд ноог зашиг аваа явчихдаг. Тэгэхээр баг улсынхны хүмүүс нэг их тийм ажил хийгээд ихгүй те дандаа хөрөнгө оруулалт хийгээ явчихдаг бол энд ингээ ажиллаж байгаа ажлах хүчин бол ихэвчлэн дандаа өөр улсаас ирсэн байна. Энтхүү байна, Филиппин байна. Яг нэг улс төрн жоохон тогтургуул одоо улсын хүмүүст ирж энд ажил хийх юм байна. Гэхдээ манай монголчууд бас энд сүүлийн үед маш их сонирхож ирж байгаа гэж шүү. Чи Дубайд их чинь албан тусаар битээр дуулсан хүмүүсээс асууж 80 гаруй монголчууд ажил амьдарч байгаа гэж. Боломжтой. Ерөнхийдөө яг хуу авж байгаа цалин орлого нь өндөрч гисэн. Яг ерөнхийдөө өргөн хэрэглийн бараа манайх самуу хямд. Тийм. Тэгэхээр ер нь манай улс ч гэсэн уг нь зөв бодлого баримтсаад бас ингэж хөгжих боломжтой байна. Бид нэр ч гэсэн яагаад энэ улс шиг хөгжиж болохгүй гэхэд яг нөгөө айрын хүүхд татархна гэдэг шиг жоохон атархав төрсөн. Тэгээ бид нэр л өөрсдөө дотроо сайн муугаа ярьж л одоо улс маань хөгжиж штэ тий. Тэгэхээр энэ улсаас бод ер нь ирээд сурах зүйл бол маш ихтэй улс байна гэж байна. Үндсэн хүн амынхын тоо гэсэн чинь 10 сая өгөхгүй хүн авт улс. Манайхсаа төстэй тэгээ нээсэн цөлөө манай говьтой харьцуулж гарах юу шороо. Эсэн цөлөө одоо ингээд эсээ далаа руугаа авч ирж ингээд бүтэн арлууд үүсгээд байгаа гэж байна. Ер нь тэгээд хүн сэтгэж чадвал тэгээ ер нь энэ одоо энэ орчин үеийн те одоо энэ сошиал медиа, инфлюенсер за тэгээд ингээд контент бүтээх гэдэг дээр маш их хөрөнгө хайж байна. Одоо жишээ нь битэрийг зөвхөн заяа. Одоо битэр чинь Монголоос төлөөлөд ганцхан одоо битэр хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бүх улсаас ингээд нэг инфлюенсер тэгээ дээрээс нь 50 саяас дээш дагагчтай ингээ Америкийн одоо бусад инфлюенсерууд гээд нийт 500 хүн ирсэн байна. Тэгээ зөвхөн битэрийг одоо жишээ нь энд ингээд нэг юм 10 хоног те онгоцны тийз бүх хоолунд бүх юмыг ингээ даагаад авч ирэхэд битэр бодож утсан байхгүй юу. Тэгэхээр нэг Монгол мөнгөөр нэг 100 сая орчим төгрөг болж байгаа юм. Зөвхөн битэр зарцуулж байгаа зарцуулах. Тэгээ дээр битэр чи карт өгнө гэсэн шүү дээ. Виз. Тэнгүүд битэрт одоо алтан виз өгнө гэдэг жаа байхгүй. Тэнгүүд энд одоо 560 инфлюенсер ирж байгаа зэрэг. Тэр 560 хүнд ийм мөнгө зарцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйлд ингээд асар их хөрөнгө ингээд хайж байгаа юм шиг санагдсан тий. Ер нь ирээдүгээ их тийм орчин үеэр их том сэтгэж хардаг. Ер нь энэ удирдлагууд энэ шейх гэдэг юм байна. Тэр хүмүүс нь бүр асар ухаантай гэж хэлж байгаа байхгүй юу? Мэдлэг боловсрал тэр ард түмээ захын хүн тэгэл энэ одоо шейх гэж байгаа юм тэр удирдлагууд бол хүч биширдэг баг. Тэгээд яг энэ ард түмнийхээ төлөө зөв төрж байгаа тэр араа хүүхдийн хүүхд болгоны тийм бийч. Үнэхээр гайх бас атаахмаар л шүү дээ. Манай ховоос илүү юм централ чинь. Би санаагаа асуулаад тэр өөд өгөх юм. Зүгээр одоо энэ Дубай хотоос байгаа алстай юм газар ямар үнэтэй явах вэ? Хитэн тэр хүнд олроо гэдэг. Газрууд нэг юу гэдэг хуваарт ороод зах зээл үнэтэй тогтсон. Гэхдээ ингэж юм байна. Гадны хүнд дэжтэй газар өгөхгүй тэгээд иргэншил бас өгдөг юм байна. Зөвхөн хамгийн дээд тал нь одоо нэг үйл хөдлөлийн авж байгаа хүмүүстэй 10 жилийн виз л өгдөг. Тэрнээс иргэншил болов уу тэр тавтаа бас жоохон хатуу юм байна. Ер нь их л тийм хүчтэй бодлоготой. Ер нь ирээдүйд бас дэлхийн номер 1 болохоор бүх юмаа ингэ төлөвлөдөг. Барилгууд номер 1 өндөр байх ёстой. Эдийн засгийн номер 1 байх ёстой. Бүх юмараа инфлюенсеруудыг суулуулдаг. Одоо нөгөө coworking space гэдэг нь шүү дээ. Тэрийгээ болохоор ингээд дэлхийд хамгийн таатай байх гэх мэтлэн ер нь амбиц нь дандаа нэгд байх ёстой гэсэн тийм. Бүхнийг нэгдвүүтэй. Тийм бай. Тэгээ та нар байна бас юу гэж бодож байна? Эндээс аль нь гоё санагдаж байна? Бид нар бас сэтгэл хөдлөд нөгөө юм соронгоцаа одоо монголчуудтайгаа хаалцсан даа гэж одоо та нартайгаа. Тэр эндээс ярьж байгаа хариу уус юм багтаад байгаа юм шиг. Харьцуулаагаа бас нэг дотроо монгол хүний бас нэг омог шүү. Манайх чи ямар гэдэг ч бодож байгаа. Зүгээр ийсэн ч одоо тэр нэг бүтээ уулзчихсан чинь байгаль гэсэн чинь байгаль гэж юм байх зүгээр тэр чиг цүл гэж байна. Тэр ийм цүл газрыг ингээд яваач юм болгоцсон. Дэлхийн хүн болгоо ирж үзэх юмсан гэж тэмүүлдэг газар болгоцсон. Гэхдээ үнхээр гайхалтай. Бас нэг яг анзаарсан зүйл нь одоо нэг улсаа жоохон магтчихъя те. Манай улс шиг онгон зэрлэг байгалыг хүсхийг маш их хүсдэг юм байна. Энд байгаа хүмүүс нь битэрийг ингээд Монголиагаас ирсэн гэж тэнгүүт хөө Монгол орч үзэх юмсан танах чийстэй өмнө гоё байгальтай өстэй. Ингээд нөгөө ийм барилга биш зөвхөн ингээ юу ч яахгүй тэр ногоон тал хараад морь унах юмсан гэсэн хүмүүс маш их байна. Тэгэхээр манай монголчууд бас тий нөгөө нэг аялж уушлаа энэ Дубай яг одоо энэ Эмиратын хүмүүс зориулаад яг ийм байгаль үзэх тийм аялал зохион байгуулалт эндээс хүмүүс очих хүсэл маш өндөртэй байна. Гол нь нөгөө хоол хүнс нь халаал байх ёстой юм байна. Тэгээд нөгөө ариун цэвэр сахих мах гээд тэрэнд нь тохируулсан жоох стандарт үрдүүлж чадвал эндээс ерөөсөө мөнгөө зориулаад заяа очих хүмүүс зөндөө байна. Тэрийг бизнес орлогын гэсэн ер нь санаа их төрлөө шүү. Та хэд мэн бас гоё санаагаа бичээрэй. Тий.
Манай одоо баян үлгэр уу жишээ нь эдгээр явах мөн болчихсон. Тийм. Тэрнээс чинь бас тийм Талбартай ш мар. юмуд нь боломжтой авах. Тэр гоё ингээд нөгөө юм үсгээр чинь хүнд санаа их төрдөг шүү дээ тий. Тэгээ санаагаа санаартайгаа хуваацлаа. За тэгээд танартайгаа дараа дараагийн имжтгэр үзье. Тэр баяртай. Тэр баяртай.